За Хөвсгөл аймагт 1 кг ноолуурын үн 4-р сард 141 мянган төгрөгт хүрч хамгийн өндөр дүнтэй байна. За аж ахуй нэгжүүдээс малчтаас ноолуур авч дотооддоо боловсруулан энэ салбарын түүхийн эдийн 50%-ийг бэлтгэж эхэлжээ. Цаашдаа дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжсэн бага хүүтэй үнэт цаас гаргахаар төлөвлөсөн байна. Гэвч дэлхийн зах зээл дээр ноолуурын үн унаж байгаа энэ үед үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байгаамаа. Эдийн засгийн болон сэтгүүлч уянгаа дэлгэрүүлнэ. Өдөртөө ярим мэдээг үргээ. За тэгэхээр цагаан ноолуурын 1 кг-ийн үн ямар байна вэ? За жил бүрийн 4-р сарын мэдээллийг та бүхэнд харуулж байна. Үндэсний статистикийн хорооноос авсан байгаа. За 2022 оны 4-р сард бол 107 мянган төгрөгийн үнэтэйсэн бол за энэ оны 4-р сарын байдлаар 120 мянган төгрөг болж өссөн байна. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны үеэс бол буурс үзүүлэлт байгааг эндээс дэлгэснээс харж болно. Манай улсын хувьд угаасан ноолуурын хувьд жилээс жилд экспортлж байгаа тоо хэмжээ нь бол буурч байна. Харин самсан ноолуурын хэмжээ бол тодорхой хэмжээгээр өсөж байгаа ч гэсэн өнгөрсөн онд буюу 2024-нд 707 мянган тонн самсан ноолуур экспортлсон байна. Тэгвэл цаашдаа Монгол улсын хувьд л угаасан ноолуурыг экспортлохгүй, за самсан ноолуурыг л экспортлно гэдэг ийм чиг баримжаатай явж байгаа. Угаасан ноолуурын хувьд бол Монгол улс голчлон 90 гаруй хувийг нь бол бүгд найрамд Хятад улс руу экспортлдог байсан. За харин самсан ноолуурын бол нэг 80 гаруй хувийг нь Итали улс руу экспортлт юм а. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2025 оны 4-р сарын байдлаарх цагаан ноолуурын килограммын дундаж үнийн мэдээллийг та бүхэнд аймагаар харуулж байна. За ер нь бол Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 141 мянган төгрөгөөр худалдаа авсан бол за хамгийн бага нь Говьалтай аймагт 100 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаа авсан гэсэн ийм статистик мэдээлэл гарч ирж байна. Монголын ноос ноолуурын холбоо болоод за мөн дээрэс нь дотоодын үйлдвэрлэгчид аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд за малчтаас одоо тухайн ноолуурыг худалдаа авахдаа бас чанарын шинжээчдийн хамт бол явж худалдаа авч байна. За ингээд хоорондоо гурван тал ярилцж байгаад үнэ тохиролцоод худалдаа авч байгаа учраас ямар нэгэн байдлаар маргаан үүсэх байгаа гэдгийг онцолж байна. Малчд тав ноолуур дээр анхаарахгүй бол бас жоохон тоошроо гэдэг бол үлдсний үйлдвэртээс орохгүй байна. Тэгээд нарийн байх хэрэгтэй юм байна шүү нэкрон. За би Завхаан оргон сумаас ирсэн. Тэгээд энд гой ноолуураа нэгдээд ингээд таан ноолууртай ирсэн. Ноолуураа тэгээд 130-аас 132 орно. Энэ бол ноолуур шиг ингээ үйлдвэрт хаягдл болдог. За тэгээд энэ ингээл гүйл ийм хаг гарч байгаа юм л да. Энийгээ ч болтохноо ингээд гүвөөд сайн ялгах хэрэгтэй. За энэ ингээд ийм хялгастай. Энэ хялгас бол биднэрт нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн болдгоо, хаягдл бүтээгдэхүүн болдог. Тэгэхээр энэ дээрээ маш сайн анхаармаар байна. Түүхийн ноолуурын худалдаа авалт ийхүү хэмээн үргэлжилж байна. Харин нөгөө талдаа бол яг одоо хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдж байгаа ноолуурын үнийн мэдээллийг харах юм бол самсан ноолуур 290 мянган төгрөгөөс 320 мянган төгрөгийн үн ханштайгаар арилжаалагдж байна. Тэгэхээр энэ жилийн хувьд бол дан самсан ноолуур арилжаанд орж байгаа учраас яг өнөөдрийн байдлаар нөгөө өртөг шингээд үйлдвэрийн өртөг бүс зардал шингээд орсон самсан ноолуур маань 296-аас 320 мянган төгрөгийн хооронд хэлбэлцэлтэй байгаа. Энэ маань болохоор яага 296 гэхээр нөгөө цайвар уу, цагаан уу, бараан уу гэдээ бас чанарын асуудал байдаг. Тос тосын үнэ гэсэн үг. Энэ оноос эхлээд Монгол улсын хувьд зөвхөн самсан ноолуурыг экспортод гаргах зорилт тавин ажиллаж байна. За энэ хүрээнд цагаан алт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. За мөн дээрэс нь аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн олон янзын хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа гэдгээ салбарын сайд онцолж байна. Одоо бид дотооддоо 100% боловсруулалтаа хийгээд 100% угаа цамнаад экспортод гаргах ийм үйлдвэрлэлийн чадварыг бүрдүүлсэн. Буюу үйлдвэрүүд технологи, техникийн хүчин чадлыг нэмж чадсан. Ийм болохоор үнийг доктортой барьж чадчих байгаа. Засгийн газрын зүгээс 2025 оны 4-р сарын 23-ны өдрийн одоо хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдаа авалтыг дэмжих хүрээнд жилийн 12% хүүтэй 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан байна. Нэгсэндээ үнэт цаас гаргахаар болсон байна. За ингээд үйлдвэрлэгчдийн зүгээс бол баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдaltaй байгаа талаар онцолсон. За мөн цаашдаа бол одоо үнийг докторжуулах хүрээнд малчтаас ноолуур худалдаа авах энэ одоо процессыг илүү боловсронгуйлах нь зүйтэй гэдэг дээр саналаа нэгтгэн хэлж байна. Дэлхийн зах зээл дээр ч гэсэн ийхүү ноолуурын үн унчсан. За түүний дагаад Монголд бас дотоодын ноолуур худалдаа авж байгаа үн ч гэсэн унж байгаа гэдгийг салбарынхаа онцолж байна. Гэхдээ энэ цаг үед бол нийлүүлэлтийг ханган ажиллахад бол онцгой анхаарах нь чухлаа гэдгийг аж ахуйн нэгж байгууллагууд хэлж байгаа. Тухайлх юм бол аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд бол одоо тодорхой хэмжээний дэмжлэгүүд бол
бодиттой, дорвитой байх шаардлагатай. Тухайн одоо вексель гэж гаргаж байгаа, засгийн газраас гаргаж байгаа тухайн векселийг хэрхэн мөнгөжүүлэх нь тодорхой болгох гэх мэтчлэнгээр цаашдаа бас нийлүүлэлт тал дээр онцгой анхаарах нь чухлаа гэдгийг хэлж байна. Мэдээлэл хүргэлээ.